За сайн байна уу? За өнөөдрийн маань мэрэг 4 сонголт байгаа. Морь, тэмээ, хонь, ямаа гэсэн сонголт байгаа. Тэгэхээр та бүхэн маань өөрт нүдэн туссныгаа өөрт арай илүү ойр санагдсныгаа сонгож үзье. Тийм болохоор сонготой гэд мэргээ эхлүүлцгээе. За нэгдүгээр байх энерги шалгалтыг эхлүүлцгээе. За ойрын хугацаанд эрүүл мэндийн тал дээр асуудлууд гарч ирсэн. Их биш бага орчим. Хоолой орчим цэр ялаараа хоолой сэргүүнийг үе дотор мухаараа үе даралт ч юм уу хэсэх ийм мэдрэмж авсан бол ойрын хугацаанд авсан бол тэ зүгээр би сонгосон байна гэж үзье. Хоолой орчим ингээд нэг цэр ялаараа хоолой сэргүүнд цагтнах шүлс ихээр ялгарсан бол тэ зүгээр би сонгосон байна. Мөн нарны мөргөл, сарны мөргөл хийсэн астрологийн зурхаа сонирхдаг, нар сарны тоолд итгэдэг бол та зүгээр би сонгосон байна. Зүгээр би сонгосон байна. Мөн удаан хугацаанд бодож байсан зүрхний шархаа ер нь бол итгэж байгаа. Идэгрэлт хийх гээд хичээж байгаа. Урдны авсан айдас тухшуурэ эргээр солих гэж хичээж байгаа хүмүүс маань зүгээр би сонгосон байна. Урт хугацаанд бодсон, ирэх болов гэж найдсан, хүлээсэн хүнээ ирэхгүй гэдгийг ойлгоод дахин өөрийгөө шинээр энергийн төвшөнд, сэрхүүн төвшөнд бус өөрийнхөө амьдралын хэм маяг шинээр өөрчлөлт оруулж тэр үнийг мартах гэсэн зорилго тавьсан бол та зүгээр би сонгосон байна. Тэг хүчин чармаалт, хүч чадлаа зүгээр зарцуулах хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд нэг үнийг маш их удаа хүлээчихжээ гэж бодсон бол та зүгээр үг сонсон байна. Тэгээ ер нь бол эрч болов гэсэн хүлээлттэй муу айдас төгшөөртэй байсан бол тэрнийг орхиж мартаж чадж байгаа. Мартахын төлөө хичээл зүтгэл гаргаж байгаа хүмүүс маань зүгээр үг сонгосон байна. За одоо ингээд уншлага эхэлцгээе. Ойрын хугацаанд юу тохиолдох вэ? Юу болох гээд байна? Яагаад ингэж гинт ингээл энергийн цэвэрлэгээ гээл нар сарны мөргөөл гинт өнгөрсөн зүйлийг мартахыг хүсээл яагаад ингэ өөрчлөлт орж ирээд байна гэдгийг чинь хараад үгүй. За урд насны үйл өөр бол ерөнхийдөө дууссан. Урдны хийсэн зүйл, урд насны гэхээс илүү урдны хийсэн таны буруу сонголт, буруу асуудал, магадгүй буруу хүндээ дуурласан, буруу хайрлсан гэдэг асуудлууд бол ерөнхийдөө дууслаа. Энэ зүйлийн ард нь гарч чадлаа. Урд нь маш их шархаллаа. Тэр хүн чинь амлсандаа өрөөгүй юм байна. Таны ерөн салсан шалтгаан бол тэр хүнийг салсан шалтгаан амлсандаа өрөөгүй. Таны бодож тэмүүлсэн хүн биш байсан. Гэлээ гэвч та орхиогүй, үнэнч байсан, хүлээсэн хайрлсан байна. Тэгээ урд насны учрал байгаад тэр учрлаасаа одоо саллаа. Тэр саад бэрхшээлээсээ одоо даваа гарлаа, туулаа дууслаа гэсэн мэрэг бууж ирж байна. Одоо ер нь цаашдаа яах вэ? Одоогийн чинь нөхцөл байдал бол ер нь тийм л байна. Урд нь та сонголт хийсэн. Хоёр сонголтноос ер нь бол хүн сайнасаа муу хүн сонгодог гэдэг шүү дээ. Тэгэхээр та ер нь бол амлалтандаа хүрдэггүй, таны төлөө алхам хийдэггүй, таны гарыг харж идэг. Магадгүй таныг ингээд юм болгоны золио болгочихсон тийм хүнээс болоод асар их шархалсан, зүрх сэтгэлээрээ шархалсан, цаг хугацаагаараа хохирсон, хамт олон найз нөхөд эргээд ингээд харахад ямар ч хүрээлэлгүй болцсон байсан. Тэр бүхнээсээ ингээд баяртайгаар, жаргалтайгаар сэрж гинэ, болж гинэ. Ер нь бол зовлон дуусч гинэ, зовлон төвчин дуусч гинэ гэдэг мэрэг болсон юм. Тэмээ таны бодож байсан зүйл бол энэ хүнээс болоод би асар их шархаллаа, мөнгө, санхүү, цаг, зав, сэтгэл санаа, арга гэр бүх зүйлээрээ тоглууллаа гэсэн ийм харамсал, зэвүүцэл, муу адал би энэ хүн тасцсан байна, хайртай юм чинь эргээд ирэх болов гэсэн бодлууд чинь байсан юм байна. Итгэл найдвар чинь алга болоогүй хүлээгээл байсан.
тийм ямар нэгэн байдлаар уулзчих гал ямар нэгэн байдлаар холбоо болчих гал ямар нэгэн байдлаар тэр хүнийг ойлгочих гээд айгүй хичээж исэн бол одоо та тэхээ байсан байна. Та өөрчлөгдсөн байна. Нэрэл энэ хүн юм шүү дээ гэдэг сөрөг талыг харсан байна. Мөн тань тохиромжгүй, таны байр суурь тохирохгүй, таны цензур тохирохгүй гэдгийг ер нь бол ухаалгаар ойлгосон байна. Хуурамч байсан гэдгийг маш их ойлгосон байна. Ойр үед зүуд нь орчин айгүй сайхан гэгэрч эхэлсэн байна. Алга нэг юмд зүүн сувь мэдлэг оюун чинь арай нэг харьцангуй тайван хөлцөнгүүгээр шийдвэр гаргадаг болсон байна. Яаран урд нь шийдвэр гаргаад хүний өн шууд итгэл өөрийгөө золиослол тий ийм шийдвэр гаргадаг байсан байна та. Одоо л тэгэхээр болсон байна. Юуник төвшин хийдэг болсон байна. За муу адил яг тодорхой яг хийхээ мэдэхгүй одоо ер нь цаашдаа яг яах вэ? Ер нь бол одоо ингээд цаашдаа хүнээс олж ингэж хохорч болохгүй байна. Хайр сэтгэлээс гэр бүлийн асуудлаас болж өөрийгөө золиослж болохгүй юм байна гэдэг мэдрэмж байгаад байгаа мөртлөө ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй. За ямар ч байсан их нэлж мартай өөрийгөө завгүй байлгая. Өсөж дэвшээ. Зүүн сувь мэлмээ юмар ямар нэгэн байдлаар энерги манд цэвэр тунгалаг авах хэрэгтэй гэсэн юм зорилт өөртөө тавьсан байгаа юм байна. Өөрөчүүд. Гэлээвч жоо айдас төгшөөр эргэлзээ бас байгаад байна. За бас ингээд хамтдаа ингэж хамгуу хугацаанд туулсан юм чинь хүн яваад ирэх болов гэд өөрийгөө бас нэлээд тэмдэглэжүүлээд байгаа юм өөрөө. Тэгэхгүй энэ зовлон зүдгүүрийн шалтгаан бол та өөрөө тэрэнд дахин боломж өгч байна. Дахин уучлж байна. Гэвч шинэ хайр дурлал, шинэ хүн таны амьдралд мэдээж гарч ирнэдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнгөрснөөс авсан айдснаасаа болоод өнгөрснөөс авсан төгшөөрөөсөө болоод өөрийгөө бити юмд буруутгаад байгаа чи. Ингээд зүүн сувь мэлмээ оюун чинь өөртөө чинь за одоо тий амьдрал шинээр хэлж байна. Бүх юм сайхан болно гэд ингээд тохио өгöd байхад өөрөө ингээд өнгөрсөн зүйлээсээ болоод тэр айдсаасаа болоод урагшаа өрөөсөө гიშгэж чадахгүй өнгөрсөн зүйлтэйгээ зулгаалцал одоо юу гэдэг найз нөхдөд хүрээллээ магадгүй ажлын хүрээллээ ойр дорны хүрээлэлтэй хүн болгоноос юм жоохон дүлсэн байдалтай байгаад байгаа бол тэрийг болоорой. За ойрын хугацаанд танд ойрын хугацаанд шүү энэ намар гэхэд тий шинэ уучрал шинэ хамт олон шинэ найз нөхөд ирэхээс гадна сэтгэл зүйн шарахтай чинь төстэй шарахтай мөртлөө таныг ойлгохын нэг гарч ирнэ. Энэ харилцаа одоо үргэлжлэнэ. Одоо л үргэлжлэн шүү. Гол нь та өөрөө яаж бас хүлээж авах гэдгийг сонирм. Одоогийн байдлаар одоо тогоо л ингээд зуралтаад өнгөрсөн зүйлд тэр хүний аимшигтай зүйлүүдийг ингэж дахин бодвол нэг бол сайн талын бодвол нэг бол муу талын бодвол өөрийгөө ингээд буруутгаад тий ингээд байна. Ингэхгүй төрөл гарч ирсэн байна. Айц төгшөөр байна. Итгэл найдвар яг наач унтраг байгаад. Тэр ч одоо би юм мартах хэрэгтэй байна. Би одоо орхих хэрэгтэй байна. Би өөрөө чөлөөлөх хэрэгтэй байна. Бөөрхөө залуунаас цаг зав бүх зүйлийг энэ хүн зориулсан эргүүлээд ямарваа нэгэн байдлаар хүн цэнд хүрээгүй учраас өгөөмөр мартчихарай, уучлаарай. Энэ хүн угаасаа таныг тий магадгүй эргээд хуучин шигээ анх тэр хүнтэй учирсан шигээ эрчтэй зөвхтэй золбоотой эргээд тийм болоод ирэхин цагт буцаж гүйж ирэхээр л харагдчихэв. Гэлээгэвч та тэр үед нөхөрсгөөр хэлэхэд бол өөр байр суурьнд байна. Илүү шийдмэг, илүү таныг ойлгодог хүнтэй байна гэж гарч ирж байна. Тэгээд үерхэл нөхрөл гэрэлт магадгүй харилцаа холбооны тал дээр өөрсдөө ч бас айгүй их төөрөгдөл буруу бодож өгдөг зүйлүүд байгаа юм. Ер нь надтай нэг иймэрхүү хүмүүс л таарчаад идэв шүү дээ. Ер нь би л ингээд сэтгэл гаргахгүй л угаасаа болохгүй шүү дээ. Гэт ингээд өөрийгөө ямарваа нэгэн байдлаар буруутгах иймэрхүү асуудал гармааргүй байна. За шааны чимээ жоохон чанга бодлол уучлаарай. Тэгэнгүүтээ яаж юм гэхээр заримаа нэг юмд хугацаа орно. Тэгээд бүх юм шүүмжилмээргүй байна. Өөртөө чинь танилцах хүссэн хүнийг та шүүмжилж хүлээж авч байна. Таны таньдаг байсан хүн, урдны таньдаг байсан хүн ч юм уу, тэ нэг кофе ууж гэдэг юм уу санал тавихаар амар юм сөргөөр өөртөө юм амар юм чихүүс хөрмээр ингэж хүлээж аваад байна. Энэ асуудлаа болоод өгөөч гэж гарч ирж шүү заяа. Мөн асуух зүйл маш олон байна. Та маш олон газар яваад, маш олон цаг зав зараад өөрийгөө хохиргол баахан явсан байх юм.
Энэ хүн бол таны юу гэдэг насаараа амьдрах хүн биш шүү дээ. Та өөрөө ч мэдж байгаа, таны дотор зүүн сүнж танд хэлж байгаа. Урд нь бол яг магадгүй харилцаа та хоёрын хэвэн байх хугацаанд бол танд сайхан зүйлсийг амласан байх, сайн боломж гэж хэлсэн байх хүн адилхан шин тий. Тийм гэрэлтээс авсан шарах байна. Магадгүй гэр бүлийн чинь хүн байна тий. Энэ хүнтэй цаашдаа амьдрна гэж бодчихсон хүн чинь байна. Энэ хүнтэй болно бүтэн гэж хичээж хэлсэн байна. Гэтэ энэ бүхэн өнгөрсөн болоод явцсан асуудал учраас одоо төгшмээргүй, наймааргүй, найз болгомооргүй. Яах вэ гэж эргэлзмээргүй байна. Орхих зүйлийг орхиод урагшаараа гიშгүүл яаж байна. Тэ? Тэгвэл арай илүү эерэг байх юм болов. Амлалтаасаа урвсан байна. Танд амлсан дээр нандин бүхэн үгүй болсон байна. Гэсэн ч та сэтгэлээ ороод яг үндэ бол үнэхээр өөрийгөө өрөвдөлтөөр ингэ суугаад байгаа. Гэтэл танаас дотор талаас чинь сэргэлт ирж штеп. Шинэ очрол, шинэ боломжууд, шинэ хамт олон, шинэ орчин, шинэ амьдрал бүх зүйл шинээр эхлэх боломж байгаад хахад та ерөөсөө өөрийгөө хүчлэхгүй. Ингээд нэг юм харанхуй өрөөнд өөрийгөө цоожлол, хүмүүсээс ч өөрийгөө тусгаарлал, өөрийгөө тэг шүүгээл, шүүмжлэл байгаад тах юм. Энэ асуудлаа болмоор байна. Өөрчлөлт өгөөч гэж хэлж шүү дээ үзэр. За сэтгэл зүйлж асууя. За орой өчүүлэхгүй. Ганцаараа их юм бодож өөрийгөө хямраахгүй. Бүх зүйлд битгий өөрийгөө буруутгаач. Чи хайрлах гэж ирсэн шүү дээ. Хин нэний хэрэгцээг хангах гэж биш. Хэрэгтэй үед нь тэгээ чамайг сандыг хэрэггүй болохоор явждаг хүний хэрэгцээг чи хангах гэж энэ үедээ байгаагүй шүү дээ. Өөрийнхөө үнэт цаг завыг хайрлаач хичээлж байна. Хорвогийн хууль байдаг тий. Эргээл ирнэ, эргээл уулзна. Гэхдээ тэр байр суурин дээр урдны хосууд ярилцаа биш. Таньдаг хүний төдийл уулзна гэдэг сайн санаарай. Тэр хүний хувьд ч гэсэн өөрөөс чинь нууж амаш олон зүйлүүд ил болсон. Шархан дээр чинь шарах, сорив дээр чинь сорив, төөрөгдөл бодлох, өөр музаал мэхээр өөрөө чинь насрыг хуурж мэхэлсэн гэж хэлсэн шүү дээ. Ийм хүний яагаад хүлээгээд, ийм хүний төлөө яагаад шаналаад байгаа юм бэ? Өөрийгөө хайрлаа. Модэлсэн үзэж бож. Өөрийгөө хайрлах хэрэгтэй наа. Энэ үнийг мартъя. Яг мартъя гэдэг яг хүзрээ их нь гарч ирчихсэн шүү дээ. Энергийн шалгалтын дээр би одоо мартаж эхлэнэ. Би тавьж явуулнаа. Уусаал энэ битээр бүтэхгүй байна. Ингээл уучлчаад буцаж ирэхээр нь луучлчил хүлээж авчаад байгаа юм байна л та. Эсвэл магадгүй нэг холбоог байж албаараа тэрхээр нь баярлал. Эсвэл ингээл заяарч чухал юм чухал. Гэтэл би танд хэлсэн шүү дээ. Ойрын үед хоолой ам чинь сэрүүнийх минийгаас сэрүүнж эхэлж байна. Ингээд нэг юм шүлсэрхэг, цэрлэг юм мэдрэмж төрөө ханаа шуухнаггүй мөртлөө хоолой чинь ингээд бариад авал энергийн түвшинд ерөөсөө сэвдсэн биш үү? Асар их тэ өөрөөс асар их зүйлийг эерэг энергийг гадагшлуулсан байна. Энэ хүн бол зүгээр таны сайн энерги, сайхан боломж, сайхан зүйлүүдийг сордог. Зөвхөн өөрийгөө боддог арай марчдаг юм л хүн байна. Ерөөсөө энийг бол цааш нь зүйлээд шаардлага ч юм байхгүй. Харин цаашдаа чи амьдрал шинэ дахин учрал гарч ирэх нь гэж үзье заяа. Гарч ирнэ л дээ. Гэхдээ тэр учрал илүү дээр байх уу? Тэр хугацаа орох гээд байна. Өөрөө юм төгшөөр айдсныхаа байдлаас салж өгөхгүй нэлээ удах гэдэг. Одоо ингэж өөрийгөө сонсож өөрийнхөө дотор үний тал тухамсрыг тий дотоод үнээс сонсож нэг юмнаас болж өөрийнхөө маш олон боломжийг бүү алдаач ингээ өөрчлөгдөхгүй энд ингээл тасан цогцсон. Яг энэ харилцаагаараа л ингээл байдаг. Тэр хүн өссөн үедээ бол өссөн үедээ ирээл эсвэл магадгүй өссөн юм амлал тий зүгээр өөрөө чинь ингээд нэг ирж энерги чинь сордог боломжийг ашигладаг. Юу гэдэг чинь мөнгө санхүү, эдийн засаг одоо бүхэл юмар чинь ингээ хохроогод яваад хахад өөрөө ингэж энэ зүйлтэй эвсэлтэж баймаар үгүй болохгүй гэдэг байхгүй гэдэг мэддэг мөртлөө яваад ирэнгүүт чинь ингээ сэтгэл чинь тавшраал заа гэж уушлал ахаал өгөөл ах. Энийгээ болёо. Тийм энийгээ болох хэрэгтэй шүү дээ. Юу нь бол өөрийгөө хайрлалтай эргэжтэйч бай, эмгтэйч бай. Энд ерөөсөө хөөсөө ялгаа ерөөсөө байхгүй.
хөөлөөч. Энэ хүлээснээс гар ер нь гарэж гэж бодож байна. Ерөнхий төрний хүмүүс чинь ч гэсэн өөртөө хэлж байгаа ба ярьж байгаа ба өөрөө ч гэсэн сэтгэл дотроо зүүн совинч сэрэгцэн учраас тий. За би яг өөртөө хэрэгтэй гэдэг эрчимтэй алхам хийж чадахгүй. За дараа болчих гээ хойшлуулаад хөрөгдөд байгаа бол одоо тэг шаардлагагүй шүү. За тэг өөрөө төлөө бүхнийг шинэ баяр, шинэ боломж, шинэ хамт олон, шинэ хүрээлэл, шинэ энергиэр өөргөө цэнгэлээд үзээрэй. Тэгэхээр магадгүй асуултын хариулт түнд оршиж байгаа гэж би бол бодож байна. Надад бол тараад үзэр энэ хүн яагаад байгаа юм бэ? Юу одоо юундэд хүрэгдэж, юундэд төгшөөд байгаа юм бэ гэдгийг л харуулж байна. Гарах арга нь бол маш амархан зүгээр л болж хэрэгтэй. Явчих хэрэгтэй, тийм. Зүгээр л явчих, орчих. Тэр хүний зүгээр таавар нь л орчих. Араас нь битээ яаж байгаа бол хийж байгаа бол санаа битээ зөө. Тэр хүн сонголт хийсэн. Таныг хуурсан, танд худал амлсан. Нэг алдаа дахин давцсан. Мөн таны залуунаас эдийн засаг, мөнгө үүрэг сэтгэл санаа, биенээс чинь гарч болох энерги бүхэл зүйлийг чинь яг л нэг юм шимэгчийг шимсээр байгаа. Би ер нь бол аль болох гадаад үг хэлэхгүй байхыг хичээж байна. Тэгээ шимэгчийг шимсээр л байгаа. Тэр хизээш өөрчлөгдөхгүй. Зүгээр тэр хүнийг явах газар нь явуулах хэрэгтэй. Тэгэл араас нь чаргууцдахгүй бай. Магадгүй тэр хүн яваад сул чөлөөтэй явах сонголтыг хийж явж чадчих юм чинь. Тэгээ хүс үедээ ирээд хүс үедээ явдаг нь өөрөө биш шүү дээ. Энэ талаар сайн бодоорой. Бити стресс, бити бүхэр дотоод зүүн совинч сэрэгцэн. Нар сарны мөргөл хийгээд өөртөө ингээд эхлүүлсэн. Тэнгүүтээ дунд нь ингээд завсартуулаад байгаа хгүй ямар нэг зүйлээ өөр завсартуулаад байна. Тэрээ тууштай хийгээрээ өөрөө ингээд цосон байдалд орсон. За энийг ингээд болохгүй, тэрийг ингээд болохгүй, би амлсандаа хүрэхгүй болохгүй, энэ санаа тавихгүй болохгүй, энэ бол надгүй бол ингээд гэтэл тэр хүн та өөрөө ингээд санаа зовж байгаатай адил танд хин санаа зовх юм бэ гэж өөрөө санаа зовно шүү дээ. Хүзөр бол сайнаар ирэх чинь нойрын хугацаанд ажил төрөлтэй холбоотой асуудал чинь хайр сэтгэлийн асуудлаас гадна мөнгө төрөлтэй холбоотой асуудал чинь сайн эрен мэдээ орж ирнэ гэж шүү за. Тэ суугаад л та гараад явал та орчноо судлалтаа өөрийгөө гоё хөдөлгөөн өөрийгөө гоё даачлал та тийм ээ. Ингээл нэг л юм бомд, нэг л очтой газар, нэг л суудаг хүн газар, нэг л гэртээ ингээд яг нэг газар ингээд блоклолцсон. Ажил гээ. Ингээл ийм л газар блоклолцсон. Өөр орч өөрөөсөө өөртөө ч байхгүй юм шиг санаж ингивч гой газраар яв. Магадгүй хаалх тий байгальд гар эсвэл усны дэргэд очиж суултаа тий. Мөргөө төөрхөө ирээдүйн төлөө сайхан зүйлийг хийж эхлүүлж байгаа бол зоригтой хийж эхлүүлээрээ битээ зогсоогоорой. Үйлчлүүлээрэй гэж хэлмээр юм заяа. Санаа алдаж байна. Магадгүй нөлмөсөн цэлийн жойш магадгүй. Яг би урд тоног оруулаад драматай хэцүү ярьж яаш магадгүй. Гэхдээ хувь тавиланд чинь чамд гой даацтай шүү. Бити өөрөө буруутахаар чи маш хац чаргалтай азтай амьдрах ёстой юм шүү. Тэ. Нууцлаг зүйлүүд их байгаа. Тэр хүнээс шинуусан зүйл, тэр хүн чинь чамаас шинуусан зүйлүүд их байгаад энэ бүхэн ил гарч байна. Ил гарах болно. Удаа нууж явах боломж ямарч боломж байхгүй. Энэ асуултын хариултыг бол асуултыг нь бол өөрөө мэдээ. Хариулт бол энд нуугаад удаа явах ямарч боломж авахгүй. Тэ. Хүний нууц байхаас илүү эсвэл тэр хүн нууцтай цуг хайрлаж амьдрахаас илүү өөрийнхөө ич чаргалыг өөрийнхөө амьдралыг хувь төлөв бодож яваарай гэж миний зүйлс зүйлгээрээ. За баярлалаа. Ер нь бол товчхон мэрийг хийчихье гэж бодож ирсэн. Дараагийн мэрэг дээр тогтоо уулзъя. За 2 дугаар группийнхаа уншлагыг эхлүүлцгээе. Тэмээ буусан шагаа сонгосон хүмүүс маань энергийн шалгалтыг эхлүүлье. За энергийн шалгалтын дээр таарахгүй бол та дараагийн бүлгийг сонгохыг хүсье. Мөн энэ дөрөвдүгээр дөрвөн бүлэг дотор танд шаардлагатай зүйл таараагүй бол энергийн шалгалт таараагүй бол энэ таарад мэрэг шаардлага байна гэж үзэж шүү заяа.
Хаалж. Ойрын хугацаанд байгальд гарсан бол та зөв групп сонгосон байна. Мөн усны дэргэд очсон бол зөв групп сонгосон байна. Усны дэргэд усны зам үйл хийсэн бол зөв групп сонгосон юм байна. Цэвэршилт явагдаж байгаа хүмүүс бол бас зөв групп сонгосон байна. Мөн цэвэршилттэй холбоотойгоор энерги цэвэрлүүлсэн, байгальд гарч зам үйл хийлгэсэн мөн усны халуун хөт усны хэвтэ юу гэж зам үйл хийлгэсэн бол зөв байна. Халуун аршааны үйл хийлгэсэн бол халуутан гэхээр одоо аршаантай газар очсон бол магадгүй эсвэл аршаан бүтээлгэж үйл өөртөө хийлгэсэн бол ламамар ном шүүлсэн бол та зөв групптэй орсон байна. Ойрын хугацаанд 8 надамд утсан бол та зөв групптэй орсон байна. Тоглолт утсан, зорж чүчсэн, ойрын хугацаанд гинтийн хацтай юм шиг зүйлүүд тохиолдсон бол та зөв групптэй орсон байна. Мөн хуримтлал шинээр үүсгэж эхэлсэн тийм хүмүүс шинээр хатгаламж нээсэн ч юм уу эсвэл өөртөө зориулсан шинэ хуримтлал үүсгэсэн хүмүүс зөв групп сонгосон байна. За тэр хүмүүс маань юу хийх хүссэн бэ? Тэгвэл юунд зориулж байна? Хүмүүс маань хаваа болоос сонс юунд зориулж байна? Ер нь бол хэл ам хэрүүл тэмцэл. За энэ бол хань ажил гэхээс илүү хөндлөнгийн 2 дахь 3 дахь хүмүүсийн хор нөлөө гэж хэлнэ. За хор нөлөө гэхээр зайтай цуг амьдардаг, зайтай амьдардаг улсуудаас ирсэн ховж хор нөлөө амьдралд чинь хэд их оролцоо шүүмжлэх магадгүй хадмууд эсвэл найз нөхөд ийм хүмүүс сурчсан хор нөлөө гэж гарч ирж шүү заяа. За 3 дахь этгээд нөлөөлөл гэж гарч ирж байна да миний амин дээр. Өөрсдөө бол хоорондоо ойлголцоод ярилцдаг талтай бол гайгүй. Тэнгүүд магадгүй 3 дахь хүмүүсийн нөлөө. За энэ тест муухай оролцоод магадгүй дагавар хөвгтөөс болоод хоорондоо мод садад идэх ч юм уу. Эсвэл нэгнийхээ өнгөрсөн амьдралыг сөхөд аль нь ингээд өнгөрсөн амьдралтай хүмүүсийн гэж гарч ирж байна. Өнгөрсөн амьдралыг сөхөд байх, шүүмжлэлд өртөх тэр тал дээр шүүмжлэлд өртөд идэг гэдэг юм гарч ирж байна. Мөн амьдралт чинь хөндлөнгөөс хэд их хошууд өрөөддөг оролцоод байдаг. Энийг ангиас тэрийг тэгээс та хоёр яасан ийсэн орлон мөнгө төгөрчин хиндэ байгаа энд байгаа яагаад байгаа тэрнээс болоод харилцаа хэвэн бос байгаад байна. Сэтгэл санаа зовноод байна. Тэг ер нь бол тэрнээс болоод ойрын хугацаанд ямар нэгэн байдлаар ингээд өөртөө шин сөрөг зүйл нойр зүсөө орж ирээд байгаа юм байна. Тийм учраас та үүнд зовноод байна. Чон гадаад чимээтэй болохоор хүүхдүүд гадаад олж болохоор байрны хүүхдүүд гадаад олж орох чимээтэй биш магадгүй. Тийм төвшил дайдас мэдрэгдсэн байна. Ер нь бол бараг ингээд тасн цогцсон гэдэг ч юм уу тий байдаг юм дөө. Байгаль ингэж юм дөө гэсэн юм байдалтаар чинь хорлон мөнгө төвний хувьд ч гэсэн одоо нэг давхар хүн амьтанд тэжээж байгаа юм шиг амьдраад идэм юм да. Одоо тэгжлэл бариад. Одоо яг нэг гэрт олуулан амьдардаг ч юм уу эсвэл магадгүй танаад та хоёрын гэр бүлд хөндлөнгийн 2 дахь 3 дахь хүмүүс цуг амьдарч эсвэл найз нөхөн байнг ирж байгаал гэдэг ч эсвэл хатмуудтайгаа дуултал амьдардаг эсвэл тэр хатам дүү муу хэмэд эдийн нартай дуултал амьдардаг гэж харж ирж байна. Тэгэхээр туруу тустай байх хүсэлтэй бодож төлөвсөн юмдаа хүрч гэдэг сэтгэл зориулаад байдаг. Уул нэг юу муухай ажиллаад байдаг. Баясаар нь хэрүүл маргаанаас сайлсгээд баясаар нь ингээд байгаад саргаа туйлдаж амьдарсан байдалтай. Ингээд шантрах тий байнгын асуудлууд юу сэтгэл дундуур явах гэдэг юм гарч ирж байна. Энэ зэрэн дээр.
таны төвшөө байгаа зүйл үнэн байна уу? Удлаа байна уу? Хараад өгье. Энэ хүмүүс ер нь бол ойрын хугацаанд өөртөө ч ямар нэгэн ядаж хоолнд чинь ч юм уу гэр орчинд чинь ч юм уу таны хүсээг өөр шашны зам үйл хийгдсэн байна, хийсэн байна. Ямар нэгэн байдлаар хэлэх шашинлаг хүмүүс юм байна л та. Шүтлэг гэх юм те. Тэгээ та тэрийг бас жоохон мэдэрсэн байна. Тэг ингээд нэг юм дундуур нэг юм хэрүүл айлм шидэд идэх шүү дээ. Тийм байдалтай байна. Ерөөсөө миний бол харж байгаа цэвэр ингээд нөгөө хадмын тал гэх юм уу те. Эсвэл одоо тэр хүмүүсийн найз нөхөд та нарыг одоо өгдөж та хоёрын амьдрал төлөвлөгөөс оролцоод тийм 2-р, 3-р тэгээд тэрний хүн биш юм бүлэг хүмүүс байгаа байхгүй юу? Бүлэг. Сатаа санаач ингэж стаг. Тэгэл одоо юу гэдэг чиний өнгөрсөн амьдралын асуудлыг магадгүй дагуу хүүхдийг эсвэл одоо өнгөрсөн байсан алдаа дутагдлыг байгаас өгч хэрүүл хийх марктай мөнгө төрний асуудалд чинь байнга оролцдог. Өөрөө ч тэг 5-5 төгрөг өрөх эрх мэдэл байхгүй. Тэг гэр орондоо тавтай тухтай байж чадахгүй. Хүмүүс цуг амьдардаг учраас ингэ тавтай тухтай байж чадахгүй. Тэг өөрөөхөө бай гэхээр нөхрийнхөө талд ч юм уу эхнэрийнхээ талд ч юм уу те. Энд бол хүүс ялгаа байхгүй шүү заяа. Найз нөхдөд таалагдах ёстой, хадмуудад таалагдах ёстой. Ирж байгаа орж байгаа гар хөхтөг гарч байгаа хүмүүсийг одоо тэ нэг айтаахан тоолтой байлгал ингээл байгаа бүх сэтгэл зүрхөө зориулаад өстө тэр гэрийн тэргүүн шивгчийн юм шиг байгаад байгаа мөртлөө байнга шүүмжлэл хэл ам ингээл хүртэл тэмцэлтэй л одоо яадаг ч одоо магадгүй миний үзэлтээр бол ингээд тэр хүний ард байгаа найз нөхөд гэр бүл одоо нандин чухал холбоо гэж гарч ирсэн тэр хүмүүс нь яа тийм байр суурь улаацалтай тийм энэ хүнтэй амьдарч байхад магадгүй чамтай амьдарч байх тэр хүмүүстэй амьдраагүй шүү дээ. Тэгэхэд зүгээр тэгэл нэг юм тэмцэлтэй л ингээл чамайг хинж биш юм шиг харагдуулах гал тэгээ чиний хийсэн юмыг боцсон юмыг гоочлол ингээл айгүй их тийм сүрэг энергицтэй юм байна. Тэгээд муу адил ингээ гэр оронд чинь чиний ойр орчим чиний хүсээгүй шашны зан үйл ямарваа нэгэн зүйлүүд байдаг. Чиний хүсээгүй байхад заавал нэг юм зан үйлд цуг явдаг, очдог, үзүүлэх харуулах ёстой ч юм шиг ийм их ингээд үйлчлүүд гардаг. Эсвэл хит тийм шашинлаг те. План багш тэгж хэлсэн. Манай бөө тэгж хэлсэн. Манай тэр ингэсэн. Ингээ шахаад байдаг энэ дарамт шахалтанд чамд амар хэцүү байгаа гэж харагдаж байна. Өнөөдөр ямар юм дээр янз янзын юм боочсон даа. За одоо яавал зүгээр байна. Яах вэ? Хосон төрөл таал гараарай. Өөртөө ямар зориуллаараа хүссэн зүйл өөртөө зориул. Урд нь ямар хүн байсан яг түүнд эргээд оч хүссэн цагтаа гардаг ордог, хүссэн юм хийдэг, хүссэн орлогоо өөртөө зарцуулдаг тийм хүмүүс мэл түнд дэлхийг байгаль орчинд чам харж байгаа, хандж байгаа, хамгаалж байгаа гэдэг сан байгальтай илүү ойрхон бай. Өөртөө энерги маш их сайхан сэллэг. Заавал тийм орчинд байдаг, тийм хүмүүсийн дунд, тийм хадмуудын хүрээлт, тийм найз нөхдийн хүрээлт байдаг байсан ч гэсэн тэрнээс гадна дэлхийн ертөнцид том ууд юм шүү. Тэрнээс цаана өөр ертөнц байгаа шүү гэж бодорой заяа. Өөрийнхөө гэр орны орчин ч гэсэн өөрийнхөө энерги тааруулаад бас хөнгөлж гоёорой гэж. Хоосон төөрөгдөл айц төгшөөрүүдээ март алгын өмнөд төөрөгдөд шаардлага байхгүй. Нэг чигийг хаа заавал тэр хүмүүс таалагдах ёсгүй өөрийнхөө байр сууринд өөрийнхөө үзэл бодлого зөвшөөрөл хийгэрэй гэж шүү. За. Яг жоохон зураг өрөхгүй байгаад байх ч юм уу те. Жоохон байр суурь амьдралын алгаа ингээ гарч ирэл харьцуулалт ингээ гарч ирдэг ч гэсэн аажим мажмар хийгээд их юм бол эхлэх юм бол эхлээд явах урцсандаа чи хаанда мэдээд үйлчлүүлээд эхлэнэ гэж заа. Хэлэх юм хэлчихжээ битээ. Азийн үр дээр гэж над жаргалтай удахгүй ус яг санс үхсэн аж жаргалтай сайхан амьдрал чинь чам дээр ирж шүү. Хүлээгээд аваарай. Байгальтаа сайн гар энерги сайхан цэвэрл тийм цэвэршүүлэх ёстой зүйлүүдээ цэвэршүүл гэр орныхоо орчин чиний хүссэн зүйл байх ёстой. Чи хүссэн юм авах ёстой. Чи хүссэн цагаа өөртөө зарцуулах ёстой. Хин нэг нь таалагдах албагүй. Тэр олон шүүмж, тэр болгоныг ингээд өөрийнхөө зүрх сэтгэл рүү хүлээж аваад өөрийгөө буруутгах шаардлага байхгүй. Хазын үр дээр чинь удахгүй амьдрал
бүр гээгээр сайхнаар бол магадгүй тэ тусдаа гараад амтэн эсвэл тэр хүмүүсийн явцгаад эргэн тойрны хүрээл өөрчлөгдөн чиний санаж бодсон юм. Тэгээ ажилд орох гээд байгаа мó нэг юм төлөвлөд исэн юм байна шүү дээ мөнгө төртэй холбоотой. Тэр чинь сайхан бүтэж ирэх юм байна. Ойрын хугацаанд маш гоё баяр жаргалтай мэдээ аавна. Тэгээ дэлхийн ертөнцийн мэдээ санаарай. Байгалийн хүч, байгалаас аюул энерги авт юм байна. Байгальтай илүү ойр байх хичээгээрэй. Тэгэхээр хэцүү санагдж байгаа бүх алга болно. Сайхан гүнзгий амьсгаа бүр дуучинж гарахгүй, бүр ярахаас хүртэл дургуйж хүрээ нөгөө хүмүүс айсан ингэ байсараа. Бараг ингээд тэгчлээ юм дөө гэдэг юм өөрийнхөөж байж чадахгүй яг нэг урсгалын нэг хэвээр яваад байна. Ингэхгүй шүү. За цаашдаа илүү сайн хичээгээрэй. Өөрийгөө нээгээрэй. Өөрийнхөө төлөө цаг гаргаад байгалаас асуулт аавна. Тэг асуултаа хариулт аавна л гэж. Энерги илүү байгаль гараад ирвэл энерги бодол санаа сэтгэл бүх юм өөрчлөгдөнө гэж гадж ирж штэ. Баяр баясгалантай хэл мэдээ удахгүй ирэхний. Тийм төлөвсөн юм чинь сайхан бүтээх гинтэй олзоо бомбогтой болох тийм орж ирнэ. Ялалт байгуулна хэлхийг хүссэн юм байвал хэлээрэй гэж дандаа буруутгахтал өөрийгөө те шүүмжлүүлэл ингээд эмгтээлэг чанараа алдал за цэцэг гэл ингээд байхгүй мөн эргтээлэг чанар ажилтгүй энд хүүсийн ялгаа байхгүй шүү. За тийм байдлаасаа гарнаа арга зам байгаа магадгүй ингээд тэднийг орхиод өөр тийшээ нүгөөд явах боломжтой гарч ирэх байх гэж бодож шүү. За тэгээд хэрэг хугацаанд ирэх хаз жаргалтна хаз ивэлтэн сайн сайхныг хүсье. Тийшээ. За дараагийн мэргийг эхлүүлцгээе. 3 дугаартай хонь босон шаа сонгосон хүмүүстэй. Үгүй эхлүүлцгээе. Энергийн шалгалт. Магадгүй энергийн шалгалт танд таарахгүй байвал та өөр бүлэг сонгорой. Муу адил эдгээр бүлгүүд энергийн шалгалтууд танд таарахгүй бол энэ удаагийн мэрэг тань зориулдаг байна гэд ойлгоорой. Ойрын хугацаанд удаан төлөвлөсөн ажлууд чинь шинээр эхлэх эрчим орж ирсэн бол та зөв группийг сонгосон байна. Магадгүй удаан төлөвлөсөн төлөвлөгөө чинь удаан бодоод эхлүүлэх үү, яах үү гэж танилцээд эхлүүлж ихсэн ажлууд чинь бүцэн бол та зөв группийг сонгосон байна. Ойрын хугацаанд гэртээ юм өөртөө юм шинэ гэрэлтдэг юм худалдаж авсан бол бас зөв группийг сонгосон байна. Ойрын хугацаанд дарга зэрэг удирдлагуудаас ажлын шин сан сонгосон бол та зөв группийг сонгосон байна. Мөн ойрын хугацаанд ийм бэлэг өгөөмөр сэтгэлийнхээ хариуд эргүүлээ сайхан өрөөл сонссон бол хүн туслаад та эргүүлээ сайхан өрөөлж мөн гинтийн бэлэг авсан бол та зөв группийг сонгосон байна гэж үзэж байна. Тэгээ ойрын хугацаанд яг төлөвлөсөн ажил чинь одоогоор яг эхлээгүй тодорхой болоогүй ч гэсэн сэтгэлд чинь ямар нэгэн байдлаар шинэ эхлэлийн мэдрэмж төрсөн эхлүүлэх үү яах вэ гэж эргэлзэж тэнэлзэж байгаа бол та яг зөв группээ сонгосон байна. За яг миний ярьж байгаа хэлж байгаа нь хэд дэлгүүрэнгүй биш байж магадгүй ч гэсэн та яг зөв группээ сонгосон бол энэ асуултын хариултыг энэ миний хэлж байгаа зүйлийг ойлгох гэж найдаж байна. За шинээр эхлэх гэж байгаа 3 дугаар группийн ямар шинээр эхлэх гэж байгаа гэрэлтэй зэрэлтэй зүйлийг танилцуулж өгч байна. За хүмүүсээс авлага өгүүлэх авах гал яг их үгээ тэнэлцээд удаан өглөг авлага авч чадаагүй бол ойрын хугацаанд танд авах нэ тодорхой хэмжээний хувийг олж авах нэ удаан хугацаанд хэрүүл тэмцэл болоод одоо удаан хугацаанд авч чадахгүй ингэн удаа дараа хойшлуулсан зүйлээ үр хөөж авах гэдэг байна болох гэдэг байна. Тэгэхээр мөн төлөвлөсөн ажил чи ойрын хугацаанд маш хурдтай бүтнэ. Тэрнтэй ажил ижил төстэй хамт олон баг
хүрээл орж ирэх нэ тань дээр. Авалгаа авах гал юмаа бүтээчих гэл нэг хүнд өгөөл ажлаа бүтээчих гээд ингээ яваад исэн бол таны ажил бүтгэнэ тэмүр санснаас энийгээс чамгүй удаа хугацаанд тэг сэтгэл гаргаад тэг худал хуурмагтай тэмцээд ингээд хүн шудар гарч идэм явсан байна. Тэг өөх юмаа өгсөн байна. Авах нь ажилчаа сайхан бүтэмжтэй явах нь зүүн савнд итгэрээ гэж шүү за. Зүүн савнд итгэрээ тодорхойгүй байгаа зүйлүүд тодорхой болж эхэлнэ. Тэ тодорхойгүй байгаа зүйлүүд тодорхой болж эхэлнэ. Магадгүй авлага үйлчлэгтэй холбоотой асуудал чинь хин одоо юу гэдэг чинь удаадараа ингээ худлаа яриад бүр худлаа ярьсандаа бүр ингээ донтцсон те. Худлаа яриа хүн аргалаас сурцсан байсан бол энэ удаа ялч худлаа ярьж чадахгүйгээр танд өгөхний одоо хугацаанд хөөцөлдсөн. Бүр заа гэд бараг мартцсан орхицсон байсан зүйл чи ирэх зүүн сав мэлмээ юу. Зүүн савнд итгээрээ өөртөө бас итгээрээ ер нь араас нь яваарай битгий залхуурдуулаарай хойш нь битээ яриа худал үгэнд нь битгий итгээрээ энэ бол бүтэмжтэй юм бүтэх юм байгаа шүү эргэлзээ танилцаа байгаа бол бүтгэнэ дунд нь бас нэг юм залчин нөхөр яваад байна шүү дээ зууршлагч юм уу те эсвэл тийм юм харагдаад ах юм энэ төлөвлөсөн төлөвлөгөөний ажил олон хүн үзэж байгаа болохоор олон талын юм орж ирж иж магадгүй шүү заяа. Юу яриад юм бодлохгүй мөн надад харагдсан шүү дээ. Урт хугацаанд төгсөжсэн, айжсэн. Тэгээ ямар нэгэн байдлаар ингээд үр дүнтэй хариу өгч чадахгүй ингээл давхар хүн гуйвал ингээ явж байсан бол энэ ажил чи орой хугацаанд бодлоо туслах, бусдын тусламж орж ирнэ. Туслан гарч ирэх нэ ажлаа мэддэг, байр суурь мэддэг, тэ доктортой ийм хамт олонтой, нэр хүндтэй юм хүнээс танд тусалцаа орж ирэх. Та авах ёстой юм аа төлөвлөгөөгөө эхлүүлнэ, явах ёстой юмараа явна. Одоо ингээ удаан хугацаа хүлээгээд цаг хугацаа бараа сэтгэл санаа тэ бүх зүгээрээ хогсчихсан бол эргүүлээд одоо бол дууссан, шаналж дууссан, бодож дууссан эхлэх нэ. Тэгээ ямар нэгэн байдлаар ядалт амжилт гарах нэ таны одоо юм эхлүүлж байгаа ажил чинь гэрэл хийгээтэй байхад тийм би одоо баг тэг хүзрний дагуул өөртөө орж ирснийгаа хэлж байгаа шүү за. Гайхаад байхгүй юу төлөвлөсөн байгаа шинээр эхлүүлэх гэж байна тэгээ. Эхлүүлж байгаа ажил чинь үүндээ үлцэтэй тий. Гайхаад. Үр өгөөжтэй, үр шинтэй олон хүнд тус нэмэртэй олон удаагийн олон нэвч хүнд биш олон хүнд те тус нэмэртэй зүйл юм байна үр өгөөжтэй. Төсөл удаан хугацаанд эхлүүлэх гээд байсан төсөл чинь хөдөлж эхлэх гээд байгаа юм шүү те. Хөрөнгө оруулалт. Тэгээ нэг чамгүй жоохон дунд нь ингээд нөгөө яага саадсан бэ гэхээр яагаад ингээд төсөл мөсөл чинь саад цацсан таны удаан хугацаанд хөдөлсөн энэ асуудал яагаад саадсан гэхээр дунд нь уралт хууралт гарч ирсэн байгаа байхгүй юу? Эсвэл одоо тий хүн амтнд жоохон буруу хөрөнгө оруулалт хийгээд тэр маань ингээд гаццсан буруу хүнээс нь шийдвэр хүлээж авах гад буруу хүн ингээд дунд нь зуучилж байсан хүн ч юм тий өөр ташигтай юм ийгээд ингээд алга болцсон ч юм ингээд байсан зүйл мартагдцсан шахуу байсан зүйл чи ирээд сэргэж орсон ч чинь өчрөндөө ахад тэгэл гарч ингээд одоо шинээр эхэлнэ. За юу одоо бүр амжилт руу алхах нь өөрөө амжилттайгаар алхаж эхлүүлнэ. Өнгөрсөн зүйлээ чи айдснууд бас байна. Нүуний дунд нь ингээл яриа хэлцээр хийж өгдөг ч юм уу дундах дараа цагийн удирдлагын түвшинд юм уу эсвэл одоо тиймэрхүү юм дээр чи танд ингээм худал хууралт мөнгө төгрөний гарц гарцсан байсан бол тэрийг та эргүүлээд авахын төлөө явах хэрэгтэй. Тэрнээс үр дүн гаргахын төлөө яваарай зүтгэрээ битээ хойш тавиарай болох юм байна. Тэг өөрийгөө ингээд дүүжлэгцэн хүн бий ингээд ямар нэгэн байдлаар зогсоож байгаа байхгүй юу? Өөрөө ингээд зориулахгүй за одоо бас нэг хахад нүгэн гарвал ахаа хуурахт ч юм болоо заллуулч юм болоо магадгүй энэ одоо визний асуудал ч яригдчихэж болох шүү дээ. Удаан хугацаанд хүлээлгдсэн виз чинь урд нь хүн ингээд зуучилж ингээд дунд нь мөнгө төгрөг аваад алга болсон байсан байлаа гэхэд тэр хүнээс буцаад мөнгө төгрөг авах боломж нь гараад ирнэ. Тэрний дараа та яг хууль ёсны дагуу бичвэр бүх юм ингээд өгөх юм өгөөд ингээ явангууд танаас ингээ үр дүн гараад таны шинэ амжилт шинэ эхлэлт эхлэх гээд ингээ гэрэл гарах гээд байна. Гэсэн чинь та өөрөө нөгөө юу гэдэг чинь
Ойстой хүмүүс амар юм бэлээ, урчтай юм бэлээ, хутлаа юм бэлээ, гарахгүй юм бэлээ гэдэг ингээд өөрийгөө няцаагаад аагаад түгшээд ингээд суугаад байна. Одоо тэхгүй. Тэгэх ямар ч шаардлага байхгүй. Хөдөлгөөнүүд яваад үзцээ. Энэ ихлүүл болохоор байна шүү. Болохоор байна. Хосайз түгш. Ямар ч тийм мөнгө төгрөгийн илүү дутуу гарцгүйгээр яг өөрийнхөө бичиг баримтаар ч юм уу өөрийнхөө бодож төлөвснөр өөрийнхөө удаан хийсэн хамгийн сайн чадна гэсэн итгэлтэй зүйлээр шууд л яваад орчхоор байна штэ. Явчихаар байна. Болчхоор байна. Бити ингээд цогсон байдалд орооч. Тэгээ хөдөлгөөч. Жохон зориулж. Урдныхаа энэ авлага өгүүлэхний асуудлыг бол авч чадхаар энэ хөөцөлтөө өөрөө ирж хайхгүй араас өмнө явахгүй ч юм уу юм хөө байвал ядаж нэг 10 зоосныхоо 4-ийн бүр баг гэхэд 6-ыг нь авчихаар бай шүү. Би бол зүүрлэж хэлж байгаа шүү за. Олон хүн мэргэлж байгаа учраас бас янз янзаар гарч ирж иж магадгүй шүү. Тийм учраас та нар авах гэх ухаанараас хандаад зүгээр болохоор тий. Яг одоогийн байдлаар бол яг өнөөдөр ч юм уу яг одоо ингээд сонсоо шууд эхлүүлэхгүй л дээ. Тэгтээ хаажимдаа эргүүлээд хараараа мартагдцсан ингээд цаашаа хийцэн байсан байх шүү дээ. Тэгээд тэрийг буцаагаад ав ухаад гарга. Тэгээд ирж хай ойрхон хол биш маш ойрхонд яг чиний наа хүсэж байгаа эхлүүлэх гээд байгаа энэ ажил энэ авлага өглөө өөрөө шимт ижилтэй зүйл чинь ойрхон байна туслах хүмүүс тэрүүс ойрхон биш үү за. Яна бүтлгүүд чухал өнтер гэсэн бодол бол ерөөсөө хэрэггүй мэн бүтлгүүд гээд байгаа чи юм алга ерөөсөө заа юу. Гайгүй зүгээр болно. Өөрөө бараг явуулчихаар одоо бол тухайн үед яг уу яг энэ томоогүй байгаа тэмдэглээ байгаа хийсэн бол одоо илүү туршлагатай илүү сайн илүү мундаг хийчихээр харагдчих шүү за. Олон хүнд өгөөжтэй зүйл байна энэ. Магадгүй визтэй холбоотой байлаа гэхэд магадгүй те удаан хүлээс виз уран залилуулсан байж болно. Урд нь асуудал гарсан байж болно. Эсвэл бичиг баримтанд гүйцэд бүрдээгүй байгаад ингээд дунд нь бүрдүүлсэн улсууд нь хандаад мөнгө төгрөгийн гарц гарсан байж болох ч гэсэн энэ ажил бүтснээр яах вэ гэхээр үр өгөөжтэй шимтэй олон хүнд ашигтай магадгүй гэр бүл чинь илүү тайван байна. Амьдрах орчин чинь илүү сайжирна, орлого нэмэгдэнэ гэд ганц чиний эрх ашигын төлөө биш нийтэн дундээ ашиг. Энэ магадгүй том төсөл явж байгаа бол олон хүний ажилтай болгох, олон хүний ажлын байр бэлдэх, олон удаан үйлчлэг болон гоё зүйл байна. Мартаад ингээд цааш нийцсэн байна. Үгүй одоо гаргаарай. Одоо цагаан болж шүү гэж. Тэгээ ерөнхийдөө бол одоо жоохон ногийн байдлаар эргээд яг яаж хийх вэ гэж жоохон эргэлзэж байгаа, тэмдэглэж байгаа. Эргээд дахиад эхлүүлнэ гэхээр жоохон зүрх яа гэх юм дээ. Тэ зүрх нь хүрэхгүй байх ч юм ингээд нацаагаад байгаа бол одоо эхлүүлэхэд үнэхээр тохиромжтой. Өөрийгөө жоохон тэгж төгшөөж айлах ямар шаардлага байхгүй юм уу? Өөрийгөө тиймээд ажил чинь маш гоё бүтэн. Тэгээд өөртөө сайн өдрөө хараад өөрт хэрэгтэй сайн мэдлэгтэй яг энэ чиглэлийн улсуудтайгаа ярилцаад хязаа эхлүүлэх шийдээрээ тэгээд энэ ажил үнэхээр сайхан бүтэмжтэй байх болно гэдгийг мэргэлж шүү. За баярлаа. 4-р группийг сонгосон хүмүүсийнхаа энерги шалгалтыг хэлэлцгээе. 4-р групп буюу ямаа бусан шагааг сонгосон хүмүүсийнхаа энерги шалгалтыг хэлэлцгээе. За ансууц буюу харилцаа оюухан бурхтын мессеж ухаарал мэрэгэн зөвлөгөө гэсэн хүсэл маань бус байна. За ойрын хугацаанд бурхан болооч нарыг сансан бол тэ бурхнаар төвсөн хүмүүсээс санаж өгүүлээ нэг эзгүүрсэн юм шиг мэдрэмж авсан бол та зүг группээ сонгосон байна. Ойрын хугацаанд
хин нэгнтэй ярилцмаар санагдаад байгаа. Бүр яриасуу болол тэг ингээд дэл сул үг ингээд өөрөө мэдлгүй алдал яриасуу болоод байгаа хүмүүс байвал та зөв групп сонгосон байна. Муу ер нь жоохон бурхны тангуул ойрын хугацаанд бурханд очиж мөргсөн тийм газраар явсан бол та зөв бүрээ сонгосон байна. Танд бол тохоо өгч байна гэсэн утгатай ийм карт болсон байна. За тэгэхээр энэ группыг сонгосон хүмүүсийнхаа юу төгшөд байгаа, саад байгаа гэдгийг харцгаая. Энэ бол дондолттой холбоотой асуудлын талаар ярих тань. Зүүн сав мулбан амьд эдгээрээ магадгүй энэ нэгээр дамжуулаад энэ мэрхээр дамжуулаад бурхан болооч чинь хэлхийг хүссэн юм хэлж байгаа бах. Мөн тань сануулгын хүссэн зүйлээ сануулж байгаа баха. Ямар нэгэн донтолт, ямар нэгэн буруу зүйлээс болоод гарц гарах гэдэг шүү гэсэн тохоо өгч байгаа байж болно шүү заяа. Ганцаараа биш, хуруу таталт олон хүмүүстэй холбоотой хамааралтай асуудал байгаад байна гэж гарч байна. Ойрын хугацаанд төлөвсөн ажилч өгч чармал бодож байгаа найдварч сэтгэл дотор хаасан байгаа итгэл найдварч юм бол зүв байна, үнэн байна. Тийм болно. Бүтнээ гэсэн утгатай гарч ирж байна. Болж өгвөл болохоос нь болохгүй хүртэл яваад үзээрэй. Одоохондоо жоохон айсан, түгшсэн, сандарсан байдалтай байгаа бол та энэ бүхэн санаар эргээр төснөд итгээрэй. Тэгээ бурхны мессеж гэдэг руна бос учраас бурхан болооч бас хэлхийг хүссэн зүйлүүд байна. Тэгээ чамайг хамгаалж байгаа шүү, хандж байгаа шүү. Гэхдээ энэ магадгүй мөрөөдөд доголоо донтолт туушрал болж чадахгүй байгаа энэ зүйлүүдэд орхих чигээр удахгүй хажиргалтай хариу авна, хажиргалтай байх болно. Юм сайнаар иргэн шүү гэж гарч ирж шүү заяа. Хамгаалж байгаа шүү, хажууд чинь нүргэл цуг байгаа шүү, ганцаараа гэж битгий бодорой, яага ганцаараа гэж бодож шархлаад байгаа. Бүх үзүүрнүүд чинь ер нь бол цуг харахгүй тий. Сайнаар гарч ирж шүү за. Тийм тэнцвэртэй байгаарай. Эерэг өөдрөг байгаарай. Яг нь жоо айдас төгшөөр имэйл байгаа юм шиг байна. Надад мэдээж байгаа. Тэ. Уул нэг цагаахан зөөлөн. Тэгээ нулимсан нойрхон хүний үгээр уруу татамтхай гэдэг юм. Уруу татахад амархан юм хүн юм байна шүү дээ өөрөө. Тэгээд мэлмэн оюуны хувьд ч гэсэн ер нь бол нэгдсэн бусад хүмүүсээс илүү их жоох юмд хүртээд идэг хүртэмтгий. Одоо л ер нь амьдралт чинь шин ингээд нэг үе дуусаад нөгөө үе эхэлж байгаа. Шинэ үе эхэлж ирж байгаа. Хамтдаа өсөж дэвшиж байгаа шүү. Хажууд ч байгаа шүү. Жаргалтай хариу авна шүү. Бити шантраараа, бити бууж өгөөрэй. Харин донтолттой холбоотой асуудал магадгүй мөрөөдөд болоо иймэрхүү зүйлүүд дээр ухаалаг байгаарай. Бити хид туулшраарай. Тэгээ энэ зүйлийг орхиж чадна, мэдэж чадна гэдгийг мэдсээр байж дахин давтаад байгаагаа бас бодож үзээрэй. Нэрээ яагаад би дахин үлдээд байна. Болчих болох зүйл шүү дээ гэдэг бодорой гэж гарч ирж байна шүү заа. Жоохон хугацаа ороод байна, жоохон төгшөөд байна. Тэгээд ингээд ер нь бол яг энэ мэрэгэн дээр зүгээр сонирхол сориод ч гэдэг юм уу те нэг сонирхол ороод ирсэн байгаа болохоос биш. Яг үүндээ бараг өмнөхөө үр дүн мэдчихэж штеп. Асуултаагаа хариултыг бараг өөрөө мэдчихэж зүгээр сонирхоод сонирхоод ороод ирсэн юм шүү за. Одоо ухаалаг алхам хийгээрээ урагшлаараа урагшаа тэмүүлээрээ чамаас сатна тий хайртай хүмүүс чинь бас
чам санаа зовж байгаа шүү. Одоо ер нь бол тэмцэлдэг үе дууссан, шаналгах үе дууссан. Нэг үе чинь дуусаа нөгөө үе рүү шилжиж орж байгаа учраас чи ерөөсө зөрөгтэй л байгаарай. Ингэчих болоо тэгчих болоо гэсэн хоосон эргэлзээ битээ өөртөө төвлөрөө. Хоосон битээ айдас төгшүүр гаргаж ирээрэй гэж шүү. За. Хоосон юмд ерөөсө төгшөж өөрийгөө айлгаж өөрийгөө тийм үү өгөрч муу бодлоор битээ утаарай. Бүх юм чинь сайхан бүтэмжтэй гоё байна. Ер нь бол яг үндэ нэг шаардлагатай сонсох таарад бишээр орж ирсэн байгаа байхгүй юу? Тийм. Болцсон юм нь л ингээд юм ингээд за ерөнхийдөө бодсон болдгоор болон болчихж байгаа. Нааштай сайнаар эргэж байгаа байхад саваагуудаж л ер нь хараад үзэж байгаа юм байна да энэ дээр. Тэгэлгээс өв хөрөнгөр үлийн угсаагаар л соёл одоо юу гэдэг чинь тий дээд заяа за хөх төрсөн юм байна, удам сайтай төрсөн юм байна. Тий боломж болцоо байна. Өөрийгөө дэвшлүүлээрэ өгсөн бүх зүйл чинь сайнаар эргэж байгаа. Тэр тусмаа энэ ингээд дулаан цагаас эхлээд ингээд жоохон юм таацтай одтой байгаад байгаа юм биш үү тий. Бодо сансан төлөвлөсөн юмнууд чинь бүтнээ. Битээ хоосон төгсөж байгаарэ гэдэг хүзэргөөж ирлээ. Өөрөө ч ер нь бол мэдчил байгаа юм байна. Намаасаа нааштай хараа аваад хэлцгээд байна. Хоосон төгшөөр эргэлзээ битээ үсгээрээ. Тийм хөдөлмөрийн үр шим зүтгэлийн үр шим гарна. Харин өөрт ч юм аа сүрэг муу зүйлээ та өөрөө мэдж байгаа учраас тэрийг хаяараа орхороо дахин давтах хэрэг хийх хэрэг байгаа юу үгүй юу гэдгээ сайн бодож үзээрэй гэж хэлж шүү. За. Түнс хааж чадахгүй, хааж газардахгүй болно. Хүн тусрахгүй нинжийн сэтгэлтэй хүн учраас цагаан замтаа явнаа. Битээ замаа болонгортуулаарай. Өөрөө болохгүй зүйл гэдгийг мэдсээрэй. Битээ давтамжтай дахиж үйл дээрээ, дахиж битээ эгээрээ, дахиж битээ мөрөөцөөрэй. Мадуу ахиж битээ буруу зүйлийг мэдсээрэй. Үйл дээрээ гэж сануулж шүү. За. За баярлалаа. Цаашдаа амьдралын сайн сайхан жаргал дээдийн дэд өсөе.